Эрүүл мэндийн даатгалыг тогтмол төлсөн хэрнээ ямар нэгэн тусламж үйлчилгээ аваагүй хүмүүст урамшуул орлох зохицуултын талаар хүмүүс ихээхэн сонирхдог. Тэгвэл дараалсан 3 жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ тогтмол төлсөн боловч даатгалын сангаас ямар нэгэн зардал гаргаагүй даатгуулагчийг эрүүл мэндийн бүрэн үзлэгт өн төлбөргүй орох эрхийг олгохоор болсон байна. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ дараалсан 3 жил тасралтгүй төлсөн даатгуулагч оншилгоо шинжилгээний 3 багцаа сонгож нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий 84 харьяал харгалзахгүй өн төлбөргүйгээр эрүүл мэндийн бүрэн үзлэгт нэг удаа хамрагдах боломж нэгдэж байна. Улсын болоод хувийн 84 эмнэлгээр дамжуулан эрүүл мэндийн үзлэгт хамрагдах бөгөөд нэг иргэнд 80 мянган төгрөг зарцуулахаар тусгаж өгчээ. Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулиараа бол даатгуулагч 3 жил дараалан тасралтгүй эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ цаг хугацаанд нь төлсөн. За тэгээ 3 жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгалын сангаас ямар нэгэн зардал гаргаагүй. Энэ нь юу гэхээр эрүүл мэндийн байгууллагуудаар очиж тусламж үйлчилгээ аваагүй. Энэ тохиолдолд ээж бүрийн онцлогоо шинжилгээнд оруулахын урамшууллын өслөгийг бол зохион байгуулалт манай байгууллага нэлээд удаж байна. За тэгээ нодлонгоос бол манай журам өөрчлөгдөөд багц маань шинжлэгдэж тариф маань өөрчлөгдсөн. За тэгээд үйлчилгээ үзүүлж байгаа хүрээ нь бол зөвхөн улсын эмнэлгээр гүйцэтгүүлдэг байсан бол өнгөрсөн оноос ахуулж бид нар хувийн хөгжлийн эрүүл мэндийн байгууллагатай түншилж энэ үйл ажиллагааг явуулдаг болсон. За тэгээд өчигдөр бид бүхэн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд руу урилга явуулаад за тэднээс хүсэлтээ гаргасан 84 эрүүл мэндийн байгууллагатай гэрээ хийх үйл ажиллагааг улс орон даяар зохион байгуулсан. За Улаанбаатарын хэмжээнд бид нэр 42 эрүүл мэндийн байгууллагатай гэрээ хийлээ. За бусад байгууллагууд нь бол орон нутагт байгаа. За тэгэхээр энэ маань бас хүмүүст анхааруулах нэг зүйл байгаа юм л да. Эрүүл мэндийн даатгалын хууль шинжлэгдэж байгаа. Та бүхэн бүгдөө мэдж байгаа. Энэ маань энэ оны 7 сарын 1-ээс хэрэгжихээр байгаа. Тэгэхээр тухайн одоо эрхэн үүссэн иргэн маань 7 сарын 1-ээс өмнө амжиж нийгмийн даатгалын байгууллагаас очиж батламжаа авах хэрэгтэй байгаа. Манай улсын хүн амын 91% нь эрүүл мэндийн даатгал төлдөг байна. Харин сүүлийн 3 жил тасралтгүй эрүүл мэндийн даатгалаа төлөөд ямар нэгэн эрүүл мэндийн үйлчилгээ авч байгаагүй 208.8 мянган хүн байгаа юм байна. За үүнд эрүүл мэндийн даатгалын сангаас 9.6 тэрбум төгрөгийг төсөөлжээ. Тэгээд бид нар хувийн хөгжлийн эрүүл мэндийн байгууллагууд нэлээд төлхөө оруулсны ач холбогдол нь юу гэхээр амралтын өдрүүдээр болон уртсгсан цагаар юм ажиллах боломжтой байгаа эдгээр эмнэлгүүд нь тэгээд та урьдчилан цагаа тохирох юм бол манай хувийн хөгжлийн эрүүл мэндийн байгууллагууд хүссэн цагт нь очир дуурайгүй боломжоор ингээд үйлчлэх ийм боломжтой байгаа. Мөн улсын дүүргийн эмнэлгүүд аймгийн эмнэлгүүд бол сонгогдсон байгаа. Тэгээд тэд нартай ч гэсэн урьдчил цагаа тохирох хэрэгтэй. Яагаад гэвэл тэр улсын тэтгэр эмнэлгүүд маань маш ачаалттай байдаг учраас бас цаг заваа өөрчлөлт хийх юм ойрчлохгүйгээр иргэн маань урьдчил цагаа аваад боломжтой цагаараа үзүүлэх боломжтой. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр гэж хүн бүхэнд байдаг боловч энэ зинхэр хавцтай зүйлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чаддаггүй гэж хүмүүс гомдлох нь их байдаг. Үнэн дээр иргэд эрүүл мэндийн даатгалын талаар ямар нэгэн үйлчилгээ авах боломжтой байдгийг тэр бүр мэддэггүй учраас за ийм бухимддаг гэдгийг албаныхан хэлж байна.